Өнөөдөр бид олон гэр бүлд хар сүдээр тусгадаг архин дондох донтолт гэсэн сэдвээр ярилцах болно. За энэхүү донтолтыг тойрсон маш чухал сэдвүүдийн талаар нээлттэй ярилцахаар сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвийн зөвлөх эмч клиникийн профессор Илэн Ягчиг орсон байгаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Солонгосын алдарт New Origin брэнд ажиллаж байна. Та бүхний өнөөдөр маргааш бүрт бид хамт орших болно. New Origin. Танд өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Үзэж байгаа хүн болгонд бас өдрийн мэндийг хүргэе. Орой үзэж байгаа бол орой мэндийг хүргэе. Тэгээд намайг энэ подкаст нас үрсэнд одоо энэ талаар миний одоо үзэл бодлыг л одоо бодож ямар үзэл бодолтой байгаа талаар нь ингээд оролцуулж байгаад бол баяртай байна. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Монголын Мемпикс концерн. Тэгээд донтолтгээ тэгэхээр би одоо хүүхэд байхдаа ойлгохдоо нэг байрны гадаа байж идэг ах нэрийг ч юм уу тэгж л ойлгодог байсан бол энэ чинь нөгөө бүр нарийн сэдв юм бэлээ. Хэрэглээ нь ингээд одоо ойр ойрхон болцсон байдаг ч юм уу эгэлжирийн амьдрал дээр явж байгаа хүн хүртэл архинд донтолтын баг хэдгээр шатандаа очснооч баг мэдхээ болцсон тийм үед ингээд байж байгаа. Тэгэхээр яг ямар үед одоо хүнийг за энэ ер нь бол нэг архинд донтох энэ шин чим рүү орж ийн гэж юу н үзэх вэ? Ер нь анх одоо ийм архин донд хэмгэг байна гэдэг оншиг баг 200 жилийн өмнө тавьж эхэлсэн. Ямар одоо шинж тэмдгүүд байгаа гэд хамгийн ихнийхээ асуу гэвэл хамгийн ихний шинж тэмдэг болохоор хяналтаа алдах. Хяналтаа тавих механизм нь одоо энэ үйл ажиллагааг ураг тархинд ямар одоо ураг тархины хэсэг хийдэг гэхээр нь бидний одоо духны хэсэг. Ураг тархины хамгийн залуу хэсэг юунд хяналт тавих ёстой вэ? Бүх юмд миний бүх сэтгэн бодох асуудлыг, миний одоо мэдрэмжийг миний гаргаж байгаа зан үйлийг духны хэсэг л хардаг. За тэгвэл дондох эмгэг дээр яадаг гэхээр духны хэсгийн одоо ураг тархины духны хэсгийн үйл ажиллагаа сулгарснаас болж хүн дондох эмгэг дээр яадаг гэхээр за архиар бид нар яриад байгаа учраас бол ууж байгаа архины хэмжээ ямар байх вэ? Нэгийг уугаад боллоо, би явлаа. За нэг 10 хүнээс одоо хамт ууж байгаа хүмүүсийн дотор бас нэг 2 нь тех болов гэж би бодод байхгүй. Огт техгүй ч байж магадгүй. Сүүлд бас нөгөө манайх их бах градустай ингээд янз бүрийн согтууруулах хундаа зардаг болсон шүү дээ. Пив, сөөжүү гих мэдгээд хүмүүс ингээд ирж үзүүлэхдээ юу гэж хэлдэг гэхээр сөөжүүд нодцсон. За тэгвэл нэг удаад хийдэг гэхээр юу сарвыг градус багтай юм чинь хэрэгжилж байгаа өөрийнхөө хэмжээ нь градус багтай ч гэсэн 60 байхад бол энэ аль хизээний зөвшөөрөгдсөн хэмжээнээс нь хамаагүй их болчиход байна. Би цагаан арх хэрөөсөө уудаг. Би зөвхөн пив уудаг. Пивийг хийдэг уудаг гэхээр 1-2-ыг уу. Гэхдээ 1-2-оор нэхлээд үгэн за ингээд дуугаал тэгээд явчихна гэхээр тэгээд давраад тасраад тэгээд бүр тэр нь 6-8 болчдөг. Тасралтлаа согтлоо бас уудаг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр яг духны үйл ажиллагаанаас нь духны одоо ураг тархины духны хэсгийн үйл ажиллагаанаас нь хяналтаа тавих асуудал алдагдсан тохиолдолд бол энэ үрээ дондох хэмгийн хамгийн шинж тэмдэг гэж хэлж болно. Дараа нь юу орж ирэх үү гэхээр арх дах чадвар нэмэгдэх. Энэ дахиад ураг тархинд одоо өөрчлөгдөж байгаа нэг одоо үйл ажиллагаатай холбоотой. Дараа нь юу гарч ирэх үү гэхээр биеийн ингээд одоо хараад байдал гарч ирэхээр шартал илэрдэг баг. Өөрөөр хэлбэл энэ тохиол болохоор арх буюу архины бүтээгдэхүүн одоо задралын бүтээгдэхүүн яадаг гэхээр биеинд орохоор нөө задралд орно шүү дээ элгэнд Тэд нэр одоо манай биеийн одоо метаболизм буюу одоо бодисын солилцоог бол яах вэ? Эвдээд байна одоо ямар нэг юугаар бол нөлөөлөд байна. Тэрнээс болж яг нөгөө дахин ингээд шаардлагатай согтуурлах ундаагаар тайлах пивэр ч юм уу пив уудаг бол арх уудаг бол архаар сөөж уудаг бол сөөжөөр гих мэд гээд юу. За тэгээ дараа нь дамжираад ямар шинж тэмдгүүд гарах уу гэхээр өөр дүр хинтээ хаана явсан, яаж гэртээ ирсэн. Уг нь тухайн хүн бол гэртээ ирсэн байгаа байхгүй юу? Ямар нэг одоо трабл буюу янз бүрийн асуудал бол ороогүй цагдаад баригдаагүй машина мөргүүлээгүйгээ согтууч гэсэн чи ингэж жолоодод ингэж ирсэн байгаа тохиол болохоор нөгөө автопилотор буюу
тухайн үеийн одоо огт юмыг санахгүй байгаа. За тэгээд арх дарах чадвар ихсэнгүүтээ илүү хэмжээгээр ууж тий одоо тэрэнд яхаа согтдог болоод байна шүү дээ. Дараа нэг хэмжээндээ нэг хэсэг байдаг. Тэгээд дараа нь буурдаг. Буурахаар нь илүү хурдан амархан согтдог болно. Хуучин жишээлбэл 75-ыг одоо бүгдийг те 0.75-ыг бүгдэг уудаг байсан чинь одоо байхгүй ш тийм чи. Нөгөө юунд чинь 300 г архин чинь согтчод байна штэ гэ. Тэгээд согтоод 2-3 цаг болоод буцаад сэрээд дахиад 300 уудаг байхгүй юу. Одоо ийм хэмжээнд орчдөг. Тэгээд хамгийн одоо эцсийн юун дээр уй шатан дээр очихоор нь яадаг гэхээр архины үүдэлтэй уурах тархинд органик өөрчлөлт үүсдэг учраас тэнэгрэл үүсдэг. Тухайн хүн харахад бол тий одоо бие бүтэн юм хүн байгаа мөртлөө нийгэмд яг нэг талаас нь ямар ч хэрэггүй те байс хийгээд архины солиорлолд ордог те хий юм үзэгдээл одоо хий юм нүдэнд үзэгдээд хий юм сонсоод те тиймэрхүү байдалтай явна. Эсвэл нөгөө хардталтын дэмэрл үүснэ. Одоо өөр хийх нэрээ ч юм уу одоо нөхөр ууж байгаа бол те эхнэр ууж байгаа бол нөхрөө хардаг ч юм уу те чи өстө нөгөө надаас өөр хүнтэй явуулдаг ингэдэг тэгдэг тийм юм болоогүй байхад бол те тэгээд тэр нь ингээд заримдаа нөгөө бүр хит одоо өдөмжсөн бодол болоод одоо тэр дэмэрэлд орсноос болж тэр нь ингээд нэг үлдцтэй ингээд яваад байхгүй. Уг нь ингээд хордлогийг тайлаад солиорлоос гаргасан мөртлөө тухайн хүнд бол бас өөрчлөлт бол ялангуяа нөгөө бие хүний хувьд болохоор өөрчлөлт бол нэлээд гарцсан байдаг учраас энэ хүн буцаад нийгэмдээ те үнэхээр ингээд нэг сайн хүн болж чадах уугүй л гэдэг айгуу том асуудал байгаа байхгүй. Бүгд найрамдах Солонгос улсад хамгийн түрүүнд эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн ач холбогдлыг дуу хоолойгоор илэрхийлж, витаминыг лабораторид бус байгаль эхийн хэрэглээд ургуулсан бүтээсэн. Илүү эрч хүчтэй эрүүлэр хөгжрөлтөө угтахын төлөө томчууд хүүхдүүдээс эхлээд хүн бүр өөрийн биеийг аюулгүйгээр арчлан хамгаалах боломжтой байхаар бүхний өнөөдөр маргааш бүрт бид хамт орших болно. Архинд дондох эмгэгтэй хүний ар гэр гэж байгаа. Тийм үү? Олон жил уучсан. Мэдээж тэд нар чинь ингээд одоо Монголд ч нөгөө архины хордлого тайлдаг эмэлгүүд одоо ингээл ингэсэн. Одоо миний мэдгээр бол уух болгонд нь тэр эмнэлэг рүү аваад чаж хэвтүүлэхийн, хордлогын тайлахын хурж ирээд би ёстой уухгүй хайрт минь хань минь өрөө хөвтүүд минь гээл 7 хоногийн дараа 14 хоногийн дараа нөгөө л нэг байдалтай тэр хүн байж идэг. Энэ янзаараа 10 жил 20 жил болсон хүмүүс ч байгаа. Энэ архинаас гарч чаддаг хүмүүс, чаддаггүй хүмүүс хоёрын хооронд ялгаа байдаг. Энэ яста баталгаатай гарнаа, энэ баталгаатай гарахгүй гэхээр хэлэх ямар ч одоо боломж байхгүй шүү дээ. Заримдаа ингээд хүн үзээд суухаар нь за энэ ч тэгээд дотроо бас нэг бодно штэ тэ. За энэ ч баг юуг гэд. Тэгсэн чинь нөгөө хүн эсрэгээр байхгүй. Айгуу сайн яваад 2 жилийн ремистэй тэ, 3 жилийн ремистэй, 4 жилийн ремистэй огт хэрэглэхгүй яваад байна. Тэгсэн мөртлөө зарим нь стан ингээд би өстө ухаарсаа одоо ингээд тэ салахын ирмэг дээр ирсэн тэ одоо гэр бүл салах гээд байгаа. Тийм учраас би өстө нөгөө гарахгүй болохгүй гэдэг яадаг. Тэгсэн мөртлөө нөгөө 6 сарын дараа буцаад уучдаг гэх мэдгээд. Жишээлбэл өнөөдөр за 3 хүүхэдтэй те эмэгтэй нөхөр нь байнга ингээд уудаг, зовоодаг, архинд явуулдаг, агсан тавьдаг те шүүн хүүхдээ унтуулдаг. Одоо байнга ингээд юм уу ажил хийдэг боловч те ингээд нөгөө байнга ингээд янз бүрийн тэндээс мөнгө зээлдэг ингэдэг тэгдэг гэхээр би болохоор нөгөө сүүлийн үед нөгөө хүүхэд рүү илүү импакт хийдэг болоод аахгүй. Яагаад гэвэл 12-тэй, 7-тэй, 4-тэй хүүхэд байлаа гэхэд тий ямар гэр бүл дотроо тэр хүүхэд өсөд байгаа юм бэ? Том болсны дараа энэ яах юм бэ? Тий? Яад бол аригчны гэр бүлд өсөж байгаа хүүхэд яадаг гэхээр загвар бэлэн штэ. Аав нь ингээд уудаг, ээж нь араас нь ингээд гуйдаг, тий? Бүх юмыг цогцолдог. Одоо өөрийнх нь нөгөө жижиг тэр одоо эмэгтэй хүний нуруунд дээр хамаг юм аваа явдаг тэр гэрээ тэр 3 хүүхдийг дээрэс нь хамгийн том хүүхдэгтэй арх удаг хүүхдийг ингээд аваа яваад байна. Тэгээд тийм одоо гэр бүл төссөн хүүхд том болохоор нь яах юм? Аав ээж нь загвар штэ. Эсвэл эрэгтэй хүүхэд болохоор нь яах вэ? Ер нь эрэгтэй хүн тийх ёстой юм биш үү? Загвар бэлэн аав нь хамгийн одоо хайртай дуртай хүндэлдэг хүний нэг нь арх ухаар нь яах вэ? Юу яана?
Өөр одоо дондох эмгэгтэй байж болно шүү дээ дараа нь. Гэхдээ заавал архиных биш одоо өөр мансуурлах бодис хэрэглэдэг ч юм уу, мөрөдөө тоглоом тоглодог ч юм уу гэд. Эмгэгтэй хүүхэд голдуул яадаг гэхээр бас загвар шүү дээ. Ээж нь аавыг ингэж асрах ёстой. Тийм учраас том болоод ханиа сонгохдоо бас дондох эмгэгтэй хүнийг сонгодог. Яг бэлэн загвар байхгүй. Энэ загвараар амьдрал бүтээгддэг, би ингэж амьдрах ёстой гэдэг программыг тархины одоо уурэг тархины загварыг бол тэр хүүхдэд бол ингэж суулгацсан байна. За нөгөө талаас эсрэг бас байж болно. Огт хүнтэй суухгүй, ёстой хизээч арахгүй гэд. Айгуу тийм яхир одоо бүх юмыг айгуу тийм дандаа нөгөө хяндаг, зэнэгэлдэг яадаг. Тэгсэн мөртлөө дотор айгүй юутэй. Маш их том шархтай байхгүй. Яадвал би хэнийг ч хайрлах ёсгүй. Хүнийг хайрлахаар нь яах вэ? Ийм асуудал орчдөг. Би энээс нь хараад болдог. Хүүхэд гарвал ийм нөхцөлд орно гэхээр бүр гав ганцаараа амьдэрдэг ч хүн байгаа байхгүй. Эсвэл яах вэ нөгөө зарим нь эсвэл одоо юуны дондох эмгэгтэй хүнийг ханаар нь сонгодог, зарим нь өөрсдөө дондогч болдог. За ер нь сүүлийн одоо бараг 20-30 жилийн дотор ямар одоо тийм шинжлэх ухааны нээлтүүд гарсан гэхээр нь энэ бол одоо шууд геномын өөрчлөлт нь буюу ДНХ дээр гардаг өөрчлөлтүүд юу гэхээр нь архин дондох эмгэгтэй эсвэл бусад дондох эмгэгтэй хүмүүсийн дунд юу бий болоод байна гэхээр нь хүүхдүүд GRG2, GRG4 гэдэг дофамины зохицуулалтын гений дутагдaltaй төрдөг. Тэгээ яадвал бүх дондох эмгэг дофамины эргэн тойрон явагддаг штэ. Тэгвэл архин дондох эмгэг дээр ишөө дөрвөн механизм нэмэгддэг. Дофамины гений дутагдaltaй төрсөн хүүхэд нь яах вэ? Таашаал авахгүй альва нэг юмнаас нь теннисэнд оруулсан хагас дутуу, гитар тоглосон хагас дутуу, бассейнд явуулсан, явсан дуртай байсан тухай үед. Тэгээд бас хайсан. Юм руу ороод ерөөсөө тэр таашаалыг чинь мэдрэхгүй байгаад байна гэсэн үг байхгүй юу? Тэр хүүхэд чинь. Таашаалыг мэдрэхгүй байна гэхээр нь яах вэ? Тэрийг ирээл юу хийж ийн. Голдуу бол тэр хүүхэд яах вэ? Донтогч болох одоо сүрэг бол тавьж өгж байгаа гэсэн үг байхгүй. Ер нь сүүлийн үеийн одоо олдууд сүүлийн үеийн нээлтүүд болохоор дандаа удамшдаг гэдэг л одоо энэ талаас нь ер нь яадаг. Одоо та бит хоёр хоёулаа сууж байгаа гэхээр та бит хоёрын ДНК-гийн одоо юу чинь 99.9% адилхан штэ. 0.1% ялгаатай байхгүй юу? Тэгээд 0.1% бол тэр дофамины гений дутагдлын одоо тэр юу нь гарах жишээтэй байгаа байхгүй юу? Яагаад би энийг бас ярих дуртай гэхээр уг нь эцэг их болох гэж байгаа хүмүүс хүүхэд ямар гарах уу гэдэг урьдчилаад генетикийн шинжилгээ хийдэг болвол бид нар маш олон одоо эрсдлээс нь одоо яаж чадна штэ хамгаалж чадна штэ. Ер нь одоо бас дахиад дуртай сэдв рүү орно. Та намайг хаян ингэ чиглүүлэхгүй бол би хамаагүй ярина шүү цаа. Юуг өршлөн сэргийлтийн одоо бүр том шинжлэх ухаан байдаг. Энэ Монголд дөнгөж л одоо л нэг суурин тавигдаж эхэлдэг. Одоо бүх салбарууд бол юу яадаг? Хуулийн талаас нь өршлөн сэргийлт гээд, цагдаагийн талаас нь өршлөн сэргийлт гээд, эмнэлгийн талаас нь өршлөн сэргийлт гээд, боловсролын талаас нь өршлөн сэргийлт гээд ярьдаг боловч яг нэгдсэн одоо яг номоороо жинхэнэ одоо өршлөн сэргийлт ямар байх ёстой гэдэг энэ том шинжлэх ухаан. Энэ шинжлэх ухаан юуг нээсэн гэхээр хамгийн одоо донд хэмгээс явуулах өршлөн сэргийлт бол хамгийн үр дүнтэй ямар насанд байдаг гэхээр 0-5 наснд төрснөөс 5 нас хүртэл эсвэл дараагийн үе эцэг их болох үед өөрөөр хэлбэл надаас ямар хүүхэд гарах уу тэр нь донтолтой байх уугүй юу гэдэг хэрвээ ухамсартай аав ээж бол яг хөө тэрийгэ бодож эхэлвэл яг амжилттай бол байж болохоор л юм байна. Аливаа нэг эмгээс бол өршлөн сэргийлж болно л доо. Ядрах, дархлаа сулрах, ханиад хүрэх, нойргуудах зэрэг шинж тэмдгүүд илэрч байна уу? Энэ үед дархлаа дэмжих Бериш тусал танд туслана. Дархлаагаа түн даатга Бериш бүх эмийн сангуудаар. Сүүлийн үед залуучуудын хооронд их яригддаг яриа болсон. Уусныхаа дараа би юу санахгүй байна гэдэг шүү дээ. Одоо хүмүүс бол уусан үедээ юу санахгүй байна гэдэг зүйлд итгэхэ болцсон.
албаар ингээд нөгөө шалтгаглаад байна те. Магадгүй ихнэрээ зодчоод эсвэл гэмт тэр хийчээд ингэчгээд би юу санахгүй гэд мэдгүй гэдэг үг мянгуугийн таглаа гэдэг шиг те. Угүй наа чин тодорхой хэмжээгээр санаж байгаа наа чи албаар ингэж байгаа гэдэг болсон. Тэгэхээр үнэхээр тэр хүн юу цандгүй болтол тарих тийм айхтар гэмтдэг юм уу? Яг мэдээж хэрэглэсэн одоо согтуурлах хундааны хэмжээ ямар байх вэ? Энэ хүний арх дах чадвар ямар байна? Дээрээс нь тухайн нөхцөл байдал ямар байсан? Жишээлбэл олон хоног те нойр муутай явсан, хоол унд муутай явсан, хийх ажил хийсэн ч юм уу гэд. Архин донд хэмжээнд бас айгүй тийм сонин нэг юм зүйл байдаг байхгүй. Эмгэг согтолт. Бага хэмжээний архинд их хэмжээгээр согтцсон юм шиг одоо яг тийм одоо дүрийг ингээд дүр биштэй одоо тийм байлаг бол гаргадаг байхгүй. Эмгэг согтолтой хүн ямар нэг гэмт хэрэг хийх үедээ хэрэг хариуцдаг байхгүй юу? Гэх мэд. Юутай холбоотой гэхээр тухайн хүний гиппокамп нь одоо санах ойдны одоо уурах тархины хэсэг гэсэн үг шүү дээ. Хийх хэмжээгээр согтцсон байгаа бол энэ хүн санахгүй. Энийг архин донд хэмгийн шин нэг шинж тэмдэг blackouts гэдэг те одоо ийм шинж тэмдэг гэдгээл одоо ер нь одоо донд хэмгийн одоо нэг илрүүлэх одоо шинж тэмдэг байна гэдэг нь бас яадаг байхгүй одоо тогтооцсон байдаг. За тэгээд архины солиоролд орсон хүн жишээлбэл нүдэнд хийм үзэгдээ чихэнд юм хийм сонсогдоод одоо эргэн тойронд байгаа эд юмс нь ингээд айгу өөртөө аюултай юу болж санагддаг. Одоо бас надад бол одоо бид нар нөгөө сэтгцийн эмчийнхүүд болохоор нэг экспертиз хийдэг байхгүй нөгөө шүүхийн сэтгцийн шинжилгээгээд би амьдралд нэг удаа бас нэг тэр нөгөө экспертизд орцсон байсан. Тэр айгу хэцүү тохиолдол байсан. Тухайн хүн өөрөө те биднэрт ингээд үзүүлээд яваад байна шүү дээ. Тэ нөгөө энэ одоо хэрэг хариуцах чадвартай юугүй гэдэг бид нар сэтгцийн эмчнэр бөөндөө суугаад 3-5 хүний бүрэлдэхүүнтэй тэр дүгнэлтийг гарах ёстой байдаг. За тэгэхээр бид нар нөгөө юу гаргаад ингэхийн хэрэг хариуцах чадваргүй гэж гаргаад байгаа. Тухайн хүн болохоор намайг хэрэг хариуцах чадвартай болгож гаргаач гэд гуйж байгаа байхгүй бид нэрээс. Яасан гэхээр айгуу тийм хэцүү тохиолдол байсан. Өөрөө нөгөө архины солиоролд ороод миний нуруу гараа нэг аимшиг ингээд нэг юутай өөрөө тэрийг санаад идэг байхгүй архины солиорлыг аюу сайн сандаг байхгүй тэр чигээрээ мартдаггүй. Миний нуруу гараа бол нэг амар хүүтэй ингээд нөгөө бүр сарвуутай те юм ингээд дээрээс нь ингээд миний хүзүү рүү ингээд авираад намайг ингээд боох гээд байсан гэдэг. Тийм учраас би тэрийг аваад амар хүчтэй би хан руу шидсэн. Хэрэг нь юу байсан гэхээр өөрхийн 3 настай хүүхдийг хан руу шидэж алсан байхгүй юу? Тухайн хүн солиоролтой байсан. Өөрийгөө хариуцах чадваргүй. Бид нар хариуцах чадваргүй гэдгээл гаргана. Тэгтээ хийсэн хэрэгээ сууж бүр намайг хэрэг хариуцах чадвартай болгооч би ялаа идэлмээр байна. Би өөрийнхөө хүүхдийг алсан байна гэдэг би бол тэрийг хизээч одоо ер нь тэгээд өгтлээл мартахгүй л одоо ийм л хэцүү байдал бол аригч нь ингээд оруулаад байна гэдэг. Амьдрал бол зөндөө одоо манай шүүх ингээд асуудлыг хариуцдаг инженерээс нь бас одоо ийм юу авбал тий ярилцлага авбал зөндөө олон одоо жишээнүүд бол гарч өгнө. Миний одоо хамгийн доод санаж байгаа жишээ бол ийм байгаа байхгүй. Яг бол тэр тухайн хүн бол бид нарыг үзэх үед аль хэзээний солиорлоос гарсан боловч нөгөө юу чинь санаад байгаа байхгүй. Тэгээд болсон хэрэг нь юм байна. Өөрийгөө бүр тэр хүн үзэн ядаад байна. Би өөрийнхөө хүүхдийг алсан байна гэдгээр. Та бүхний өнөөдөр маргааш бүрт бид хамт орших болно. New Origin. Өнөөдөр зарим хүнд бол яг нэг шинэ жил болно шүү дээ. Одоо удахгүй ши. Би шинэ жилээс айгүй их айдаг байхгүй. Би бас ерөөсөө ордгүй айдаг. Яа одоо шинэ жилд ингээд юу яхаар нь тэр бид нар одоо хүссэн хүсээгүй том ба ирүүдийн өмнө бидний нөгөө сэтгэл зүй бас жоохон тайван биш болдог байхгүй.
Ингээд одоо айгу аттрактив байдалтай. Өчтөр зүгээр хотоор явхад бол ийм арт ийм гоё ёолкыг залсан байна тий. Тэгтээ юуны Millennium Plaza-гийн манайх тэр хавьд болохоор Millennium Plaza-гийн ёолк нь илүү гоё байна гэд би тэрийг хараад миний нөдөө нюд баясаад байна штэ. Нюд баясаад байгаа гэхээр би жоохон нэг таатай болоод байна штэ. Стөө үнэхээр гоё байна гэх тий. Миний одоо юг татаад байгаа, анхаарлаг татаад байгаа учраас энэний дагуу шинэ жил болох гэж штэ. Бид нэр шинэ жилээс нь те том баяруудаас нэг эд шидтэй юмыг хүлээж эхэлдэг байхгүй. Сэтгэл зүйн угаасаа ийм штэ бид нэрийн те. За тэгэхээр н одоо тэр эд шидтэй юмыг хүлээж байгаа тохиолдол болохоор нь тэр нь хөөрлийг бий болгоод тэр хөөрлөөр бид нэр заримдаа одоо зүгээр эмгтэй хүний хувьд болохоор шал хэрэггүй зүйл авцсан байдаг. Одоо хувцс ч юм уу юу ч юм уу гэж сэтгэлийн хөөрлөөр баг бүгдээрээ аваад исэн гэхээр гэртээ ирсэн чинь нөгөө аль хизээний тэр ёолкны тоглоом чинь байгаа байхгүй юу мартцсан л байгаа гэх мэт бол. Тийм учраас дахиад буцаад юу руу орно гэхээр бид нар өөрийнхөө шагнал урамшууллын одоо энэ системийг маш гамтай хэрэглэх хэрэгтэй. Хэрэглэх гэж хийж бол дофаминыг бол бид нар маш гамтай ялгаруулах хэрэгтэй байхгүй. Дофаминыг бид нэр хит их хэмжээгээр ялгаруулж эхэлвэл энэ эргээд их хэмжээгээр ялгаруулсан дофамин шагнал урамшууллын системийг эвдээд энэ шагнал урамшууллын систем биднэрээр нь тоглодог болно. Яг дандаа тэр их хэмжээний дофаминыг яг хүснэ. Тэр их хэмжээний дофаминыг хүснэ гэхээр юугаар илэрхүү те одоо тэр шинжтэмгүүд гэхээр сэтгэл одоо хөдлөл бол тайван биш. Жохон гүнигтэй, тогтвор муутай, яах гэдэг нь мэдэгдэхгүй. Нэг ганцрах гэдэг нэг гой бас нэг үг байдаг штэ монгол хэлэн дотор. Бүх юм зүгээр мөртлөө тэгтээ нэг л юм дутагдаад байна. Юу дутагдаад байна би ойлгохгүй тий. Нэг юм л болоод байна гэ. Тэгэхээр энэ сэтгэл хөдлөл тайван биш байна гэдэг. За тэгээд сэтгэл хөдлөл одоо зан үйлийн төвтэй те хэрвээ нийлжвэл шүд яах вэ? Хүсэл бий болно. Архиа өөх, мансуурлах божис хэрэглэх, шопинг хийх, те хит хэмжээгээр фитнес хийх мих гэдэг хүслүүд чинь дандаа уурах тархин тодорхой нөхцөл байдал бол үүсдэг юм. За донд хэмжээнд бол дандаа дофамины зохицуулалт алдагдсан байгаа учраас уурах тархинд тэр ялгарж байгаа дофамины их төвшөнд дасаад дахиад тэрийг л нэхэд байна. Дараа нь Элен чамд хэцүү байна уу? Чи гутраад байна уу? Тэгвэл чи очиод те мансуурлах бодисоо хэрэглэх эсвэл чи архиа уучих чи сэтгэлээ хүлээс их тайлж штэ гэд. Сэтгэл зүйн асуудлаа чи шийдэж штэ гэд. Тухайн үеийн зөвхөн тэр фактн дээр маргааш нь яах юм? Нөгөө сэтгэл зүйн асуудал бол шийдэгдээгүй л байгаа. Нөгөө нөхцөл байдал бол хിവэр ишүүх өндөрсөн байгаа тий. Нөгөө урд өдөр уусан, бодис хэрэглэсэн гэхээр тэгэхээр хизээч одоо энэ донтолтой асуудал ялангуяа бодис хэрэглэхтэй арх хөөх гэдэг асуудал болохоор хизээж биднэрд нөгөө сэтгэлийн хүлээс их тайлах арга нь болдгоо шүү гэдг нь хэлмээр лээ. За тэгэхээр хоёулаа эмчлэх аргын талаар одоо ярилцъя тий. За ямар эмчлэх аргууд байна? Магадгүй бас хамгийн үр дүнтэйгээс нь хоёулаа ярилцвал. Архин донд хэмгийн эргэн тойронд юу байгаа гэхээр маш олон судалгааны талбар байгаа. Ямар одоо эмийг гаргах уу? Яаж одоо энэ эмийг хэрэглэхгүй? Ямар сэтгэл заслын аргыг хэрэглэхгүй гэхээр эн чинь судалгаа хийгдээд 200 жилийн туршил зөндөл олон юу болсон шүү дээ. За энд яг бүх эмчилгээг бол бид нар хоёр хуваа болно. Нэг нь эмийн эмчилгээ, нэг нь сэтгэл одоо заслын эмчилгээ гэдэг. Сэтгэл заслын эмчилгээ бас айгүй үр дүнтэй байдаг. Тэгвэл зарим үед өөртөө жоохон итгэлгүй би халтарч магадгүй би сэтгэл заслын эмчилгээнд явъя. Тэгвэл давхар би ямар нэг эмийг хэрэглэмээр л байна гэдэг. За эмийн хувьд бол яг би эмчийн хувьд болохоор аливаа нэг эмийг онцолж бол сурталчилж болохгүй л дээ. Тэгвэл зүгээр би өөрийнхөө практикт юу хэрэгэлдэг гэдгээ л одоо хийх хэрэгтэй болов гэж бодод байна шүү дээ, тий. Яг бол одоо архитай харшил үзүүлдэг өвөрмөц юмнууд байдаг. Тэр нь юу гэхээр нь дисульфирам, алкабус, дизон гэдэг ингээд янз бүрийн нэрээр нь орчилдог. Хуучин цианамид гэдэг юм байгаа. Одоо Монголд бол тэр мизо гэдэг одоо нэрээр бол орж ирж байгаа тийм л юм байгаа.
Тэрийг би бас яг би өөрөө нөгөө хүний эмчилдэг учраас тэрийг бас хэрэгэлдэг. Яг сүүлийн үед бол би мэд заруу илүү жоохон хазаацсан байна гэвэл одоо болж болно. Яад бол надад юу таалагдаад вэ гэхээр нэгдүгээрт бол нөгөө илгэнд одоо тийм токсик үйлчилгээ үзүүлэх нь баг байдаг. Тэгээ бусад юмнууд арай нэг илгэг бас нөгөө гимтэх юутэй. Яна би одоо альва нэг одоо тэр нэг юг ямааргүй штэ. Бусдын одоо тэр дисульфирамыг хэрэгжилж байгаа эмчнэрийн юг бол би яахгүй. За тэгээд одоо мизо яг нөгөө надад арай нэг жоохон илүү байдаг болов. Тэгээд дээрэс нь би эмэгтэй хүн эмчилгээнд орохоор нь би голдуу бол заавал өрмөц одоо ямар нэг эмчилгээ хэрэглэх байдаг. Яад бол эмэгтэй хүн сэтгэлийн тогтвортой байдал орохдоо айгу сэтгэлийн хадгүй гэдээ одоо хэлвэл илүү юутай. Тийм учраас голдуу спец эмчилгээ давхар хэрэглэсэн дээр байдаг. За тэгээд дэшээ сэтгэл заслын аргууд бол мэдээж сэтгэл засал бол бест номер 1 гээд үнэхээр ухамсараараа гарч байгаа хүн бол бүр юу гээд заримдаа эрэгтэй хүн дээр нэг өөртөө нэг жоох ихтгэлгүй хүн байна шүү дээ. За да гэд яг би сэтгэл заслалт явнаа те. Би одоо юу ямар өвчин туссан яасан гэдгээ би энэ бүгдийг ойлгомоор л байна. Цаашдаа би те энэс өршлөн сэргийлэхийн тулд бол би яаж өөрийнхөө тархийг шин загварт оруулаад репрограмминг хийгээд явах уу гэдэг бас хүн ба. Тэгтээ би жоох айгаад байна юм чигээд. Тийм учраас нэг юм бас давхар уувал те эсвэл одоо тариулвал те эсвэл суулгавал гэвэл бас одоо тийм хүсэлтэй ч хүмүүс бас байдаг. Яг л би юу гэж үздэг миний өөрийн тий одоо үзэл бодол юундаа байгаа гэх юм архинаас хүн дээр чадж байгаа бол ямар ч арга зүү гэж би үздэг. Жишээл бол 10 мянгаас нэгэн тий лам багш дээр очиод номоо уншуулаад чи одоо ёстой хизээч ууч болохгүй гэдэг үнэхээр тэр хүнийг ятгахулж чадсан бол тэр хүн архинаас гарсан бол сайн л эцтэй. Тоглолтын үеэр чамайг багийнхан чинь сайн дэмжиж явахад ялалтанд хүрэхэд амархан. Тиймээс Джеймсоны мэрэгчлэнгүүд цэвэр орцтой дархлаа дэмжих бүтээгдэхүүн гаргасан. Энэ бол жинхэнэ ялалт. Тэгэхээр хоёулаасаа эмисо гэдэг имийг ярьлаа. Одоо тийм нөгөө хүмүүс ингээ энэ дугаарыг харахлаар эмийн самд очивол нөгөө эмийг хайгаал те. Тэгэл айгуул аваад дуучид одоо ерөөсөө нөгөө хүнээл архинаас гарах гэж байгаа ар гэрийнхэн найз нөхөдөө одоо нөгөө эмийг хаанаас чамаагүй болоод яаж чамаагүй уулгах чи мэдээж архинаас гарах гэж байгаа юм чинь зарим хүмүүс бол дургу штэ юу юм тан уух дургу дарж авж байгаа дээрээс нь дарж байгаа чамаагүй уулгах чи гэдэг юм уу те нөгөө эмчийн зөвшөөрөлгүйгээр ч юм уу те ингээд хайгаад иж магадгүй л те тэгэхээр энийг сайн тайлбарлаж өгвөл маш зөв одоо юу одоо мессежиг бол та хүргэж байна. Яад бол архин донд хэмгийн эмчилгээ хийхэд бол эмийн эмчилгээ хийхэд бол заавал эмчт үзүүлнэ. Заавал. Гэр бүлийн хүмүүс бол дураараа те тэр эмийг аптекаас нь худалдаж аваад нууцаар янз бүрийн байдлаар өгснөөр нь тэр хүн голдуу бол яадгүй мэдхгүй штэ те ийм тусаасан гэдэг. Очоод нэг арх ч юм уу пив ч юм уу балгацсан. Тухайн хүний одоо онцлогоос хамаарат те их баг хэмжээгээр бол уруул явагдана. Тэгтээ айгу хүчтэй голдуу бол явагддаг. Тэр үед яадаг гэхээр ер нь архин дондох одоо эмэгтэй өрмөц эмчилгээ хийхэд бол миза бас тэр талын одоо өрмөц эмчилгээнд орно штэ. Харшил үүсгэдэг эмчилгээ гэсэн үг. За яг бүр нарийн одоо тэр ямар процессор яаж яадаг гэд юунд одоо нөлөөлдөг гэд хоёулаа яриха болий. Тухайн хүн ямар ч одоо мэдээлэлгүй те эмийг одоо гэрийнхэн ч юм уу хин ч юм уу өгсөн байхад бол тухайн хүнд бол хоёрхан зам байдаг. Юу гэхээр нэг зам юу гэхээр хүчтэй уруул гараад зүрх судасны болон амьсгалын дутагдалд ороод тэр хүн тухайн үедээ юу эмнэлгийн тусламж авахгүй бол нас барах эрсдэл айгүй өндөр. Тийм учраас аливаа нэг спец эмчилгээ хийж байгаа тохиолдолд заавал хүнээс гарын үсэг зурж авдаг. Би одоо энэ эмийн талаар бүрэн мэдээлэл авсан учраас би өөрийнхөө амнасыг өөрөө хариуцнаа гэдэг гар үсэг авдаг байхгүй юу. Дураараа өгчдөг. Тэр хүн ийм уусан тохиолдолд хоёр дахь одоо хувилбарыг ярих гэдэг шүү дээ. Тэр нь юу гэхээр ийм уугаад дээрэс нь яг согтуурлах ундаа хэрэглээд дахиад солиорл өсч болно байхгүй юу. Харшлын уруулаас гадна солиорлд орж болно. Тийм учраас нөгөө тун хэмжээ тухайн хүнд хэдэн одоо тунгаар нь ямар хэмжээтэй яаж өгөх үү гэхээр эмч нь л одоо шийднэ үү гэхээс тийм ч учраас өнөөдөр донтолтын эмч байгаа.
Хэрвээ одоо донтолтын эмч хэрэггүй байсан бол хүмүүс одоо дуураараа тэр имийг аптекээс нь одоо юуны ханиадын эмч шиг одоо өвчин намдаа хэм шиг ингээ худалдаж авдаг байсан бол тэгвэл донтолтын эмчийн хэрэг байхгүй шүү дээ. Өөрөөсөө дуур мэдээд тэрийг угаал ингээл явна гэсэн үг шүү дээ. Бүгд найрамдах Солонгос улсад хамгийн түрүүнд эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн ач холбогдлыг дуу хоолойгоор илэрхийлж, витаминыг лабораторид бус байгаль эхийн хэвлээд ургуулan бүтээсэн. Илүү эрч хүчтэй, эрүүлэр хөгшрөлтөө угтахын төлөө томчууд хүүхдүүдээс эхлээд хүн бүр өөрийн биеийг аюулгүйгээр ачлан хамгаалах боломжтой байхаар маа бүхний өнөөдөр маргааш бүрт бид хамт орших болно. Архин донтолтож бай. За ер нь ямарваа нэгэн донтолтож байна чинь ингээд тэндээс гарахын тулд тэр хүн цаг хугацаа хэрэгтэй болно шүү дээ. Гэтэл нөгөө нэг миний анзаарснаар ямарваа нэгэн донтолтонд өртсөн байгаа хүн их төвчээргүй байт юм шиг байна. Бас нөгөө хажууд нь байгаа хүмүүс нь ч гэсэн төвчээргүй. Одоо энэ нэмийг угаалч юм уу эсвэл одоо энэ лам багштар очоод энэ заслыг хийлгээл ингээл маргааш л гарчих хэрэгтэй. Тэр эмчтэр очоод ингээд тэр нь шууд эмч. Яг бол маш олон жилийн хугацаанд нөгөө нойргүй хонсон, маш олон жилийн хугацаанд сэтгэл шаналж хэрүүл уруул хийж явсан хүмүүс маань аврал байна гэвэл асар богино хугацаанд юмыг шийдчих гээ. За мөнгөний өгжүүл буссан ч гээл ингээл те. Тэгээ нөгөө хүндээ цаг хугацаа өгдгөө өөртөө ч гэсэн тэр хүнийгээ засаж авах гэж тэнд нас цаг хугацаа гаргахаас нэг ингээл нэгтэй жоохон цааргалал нөгөөдг нь за 3 сар ингээ тийм удаа юм уу одоо наа чин 3 сар тэсэхгүй шүү дээ 3 хоног наа чи уучна гээл нөгөө эхлэхээсээ урдаад шантарчдаг гэр бүлүүд байдаг шантарчдаг те хүмүүс бас байдаг архин дундагч нар байдаг тэгэхээр ер нь дунджаар ер нь хэдий хугацаа шаардах вэ? За их гой асуулт байна да. Энэнд хариулахын тулд бол таны одоо энэ хэлсэн одоо мэдээлэл бол айгүй зөв мэдээлэл. Хүмүүс ид шидэг хүсдэг байхгүй. Эмчилгээнд одоо орж байгаа эхний одоо үзлэгэнд орж байгаа хүмүүс биш та одоо би онцлогоо хийн те та тийм одоо өвчтэй байна, ийм бай, тийм байна гэхээр нь за одоо яах вэ? Би голдоо юу асуух туфта. Ямар хүлээлттэй ирсэн? Надаас те эмчээс нэг хүлээлт байгаад биш тийм ямар эмчилгээ хийх болов гэхээр хүлээлтэн за энэ одоо эмгээс нь салах бодолтой. Та намайг эмчилж өгнө гэдгээ хэлээд байдаг байхгүй. Тэгэхээр би өөдөөс нь юу гэж хэлдэг гэхээр би таныг эмчлэхгүй. Та өөрийгөө өөрөө эмчилнэ. Яагаад гэвэл та өөрийнхөө тархиг шин загварт оруулж иж шин одоо зан үйлийг болгосон үндсэн дээр одоо энэ эмгэг бол та шийднэ. Энэ тохиолдолд та өөрөө болон таны гэр бүлийн гишүүдийн оролцоо их чухал байна. За дэлхийн хэмжээгээр үзэж байгаа стандартын дагуу гэхэд тухайн хүнд эмчилгээнд ороод 1 жил ремистэй буюу сайжлын байдалтай боцоо хэрэглээгүй архаа угаагүй мөрөдтэй тоглоомгүй байгаа бол энэ айгүй сайн үр дүн гэж тооцогддог. Бүтэн жилтэй. За тэгээ мэдээж 7 8 9 гэд. Зүгээр ингээ ботход бол архин донд хэмгэг рүү орохын тулд бол өчнөө их жил хэрэгтэй болсон. Зарим 7 10 9 20 гэд те. Тэгсэн мөртлөө нэг одоо өргөс авсан юм шиг нэг юм уулгаад энэ одоо эмийг уусны дараа энэ хүн хизээч одоо арх өөхгүй гэдэг бол энэ бол маш том эндүрлэлтэй. Хүмүүс айгу яардаг. Гэр бүлийнхэн ч гэсэн ч бас ингэдэг штэ. Энэ ингээд 3 сар хүн уурах тарих уугаагүй тий 5 сар болсон 6 сар болсон гэд дандаа ийм байсан юм шиг бодож эхэлдэг байхгүй. Тэгээ дараа нь нөгөө хүн халтархаар өстой энэ эмчилгээ чинь шаал худлаа юм байна гэж бүр ингэдэг байхгүй. Зөндөө юм уулгасан, зөндөө сэтгэл засалч дээр явсан яасан өстой шаал худлаа. Энэ 6 сарын дотор чинь тухайн хүний духны тэ хэсэг нь буцаад хэвээ ажилдаа орсон уу үгүй юу? Тухайн хүн сэтгэл хөдлөлөө хянч чадчих нүггүй юу? Зан үйл нь зөв үгүй юу? Гэр бүлийн зүгээс нь тусалж ийн үгүй юу? Одоо ийм гэр бүлүүд байгаа штэ. Гэхдээ архин донд хэмгэлтэй хүний гэрт арх байлах хэрэггүй. Би танд сүүлийн асуултыг энийг тавих гэсэн. Арх байлах хэрэггүй. Хажууд нь яах вэ? Арх уух хэрэггүй. Альва нэг одоо баяруудыг бол хийх хэрэггүй. Хэрвээ ямар нэг тийм архитай том гэр бүлийн баяр ч юм уу юун ч юм оролцож байгаа учраас дандаа нөгөө гараад явах одоо тийм юмыг заавал тийм одоо опшныг бол бодолцох хэрэгтэй гэдг нь зайлшгүй хэлдэг байхгүй.
архинаас гарч байгаа хүнд өөрийн гэсэн арх уудгүй хамт олон хэрэгтэй байдаг байхгүй. Тэр хамт олныг ямар газрууд бий болдог гэхээр цуглаанууд архичд аминчлах уу те гэд ярьдаг штэ хүмүүс. Одоо цуглаанд одоо хөдөлгөөнд юу байдаг гэхээр баруун 10,000 гишүүн байдаг. Агийн цуглааны зарчим нэр хайггүй учраас цаана нь 10,000 одоо хүн эрүүл яваад байна, архигүй яваад байна. Өөрийнхөө одоо тий эрүүл саруул байдлыг цуглаан дээр очсноор нь бэхжүүлээд байна. Одоо бас нөгөө жишээлбэл хаануул дүүргийн 19 дугаар хорон дээр сэргэн засах төв бол би болцсон. Би яг имлэгүүдийн тухай хоёулаа нэг жоохон яриаггүй штэ. Тэгвэл тэр нөгөө юу гэхээр сэтгэл заслын эмчилгээ үн төлбөргүй хийгдэт байна. Пожалуйста ооч хүрээд иргээл ингээд уг нь боломжууд бол бас байгаад байна. Архины асуудлаар харин ч одоо манайх бас ч хэрвээ өөрөө хүссэн ингээд хийгээгүй. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Монголын Мемпикс концерн. Зөв. Архин донтолт гэдэг сэдвээр тантай ярьсан чи айгу урд нь энэ тэндээс сонсож байгаагүй жишээнүүд те кейсүүд ингээд сонслоо бас их миний төсөөлж бодож ирснээс шал өөр зүйл байд юм байна. Тэгээд энэ нэвтрүүлгийг энэ дугаарыг үзсэн хүмүүст ар гэрт нь за тэ өөрөө хүмүүстд нь найз нөхдөд нь бас гой мессежүүд очсон байхаа гэж бодож байна. Тэгэхээр танд цаг зав гарган бид нар дээр хүрэлцэн ирж тэ энэ сэдвэр одоо илэн даланг ярилцсанд маш их баярлалаа. Баярлалаа. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагч Солонгосын алдарт New Origin гэдэг компани байдаг. За тэдний маань далайн гүний бичлэлт биетнээс гаргаж авсан омега 3. За нөгөөдгт хоол задлдаг фермент байгаа. За тэгэхээр танд эрүүл энхийг хүсье. За баярлалаа. Тухайд байгаа Елена эмчт бол яг юу хэлээд. Тий. Одоо хүнд их гоё өөрийнхөө тий чадрыг түгээж бас олон хүнийг ахнаас гаргаарай гэж. Баярлалаа. Баярлалаа. Та бүхний өнөөдөр маргааш бүрт бид хамт орших болно. New Origin. Өнөөдрийн ярилцлагаас бид архин донтолт бол ганц хүний асуудал биш, ойлгож, дэмжиж, эмчлэх боломжтой асуудал гэдгийг мэдлээ. За тэгэхээр та ганцаараа биш шүү. Бидэнтэй өргөж хамт байдаг үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч New Origin брэнд. За дараагийн удирлын шинэ дугааруудаар эргэн уулзтлаа. Түр баяртай үзэгчтэй.